За энэ жилийн Монголын доктортой санхүүгийн олон улсын туршлага судлах аяллыг Исланд, Швед улсуудаас амжилттай зохион байгуулад ирлээ. За энэ удаагийн аяллыг доктортой санхүүгийн холбооноос Бээжин дэх Исланд болон Швед улсын элчин сайдын яамдууд, за Улаанбаатар дахь Швед болон Исланд улсын өргөмжит консулууд, за тэгээд Нордикийн хамтын ажиллагааны байгууллага гэдэг ийм олон улсын байгууллагын бас санхүүжилтийн дэмжлэгтэйгээр бол амжилттай зохион байгууллаа. За нийтдээ энэ аялалд бол 16 байгууллагын 20 гаруй одоо оролцогч, дандаа удирдлагын түвшний хүмүүсээс амжилттай оролцоод ирлээ. Аяллын гол зорилго бол Исланд, Швед орнуудын доктортой ногоон хөгжилтэй танилцах, олон жилийн өмнөөс эхлүүлсэн энэ доктортой хөгжлийн бодлогын үр дүнг нүдэрээ үзэх юм сайхан боломж байсан. Нэг чухал зүйл бол эдийн засгийн хөгжил байгаль орчиндөө ээлтэй, хүн ардтай ээлтэй, урт хугацаанд ийм тулахтай хөгжих ёстой гэдгийг бол манай аялалд оролцсон хүмүүс бол маш сайн ойлгоод ирсэн. Тэгэхээр яагаад Исланд улсыг бас Швед улсыг энэ одоо бид нар аялдаа сонгосон бэ гэхээр ер нь бол Исланд улсын хувьд жишээ нь бол Монгол улстай харьцуулахад бол хүн амын хувьд бас газар нутгийн хувьд бол 10 дахин жижигхэн. За хүн ам гэхэд бол 390 мянган хүнтэй байгаа. Гэсэн хэдий ч энэ улсын хувьд бол эдийн засгийн хувьд бол маш их одоо амжилттай хөгжиж явж байгаа. Зөвхөн нэг эдийн засгийн тодорхой жишээ статистикийг хэлэхэд бол нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ бол 77 мянга хүрсэн. Европын холбооны одоо бас нэлээд дээгүүр ордог ийм улсуудын нэг болж чадсан. За энэ аяллахаа хүрээнд бол бид нар мэдлэгээ сайжруулад нэлээд олон зүйлийг сураад бас өөрснөө очсных нүдэрээ үзээд өстой гараараа бариад ирлээ. Мөн энэ аяллаа он цаг нь Швед, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн хой тохиосон. Мөн түүнчлэн Исланд, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хойд яг тохиосон энэ жил зохион байгуулагдсан бас нэг онцлог зүйл байсан. За Монгол улсын хувьд энэ уурын эмчилгээний өөрчлөлтөд тэмцэх, ялангуяа энэ ногоон хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр онцгой анхаарах шаардлагатай онцлог бий болж байна. За 2030 он гэхэд одоо Монгол улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийнхээ хүрээнд хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх. За нөгөө талдаа дотооддоо энэ цөлжилт, шорон шуурга, хөрсний дороодлогод олон байгууллагчны асуудал эрсдэлтэй нүүр тулж байгаа. Ялангуяа ихэнх хүн ам маань энэ хөдөө орон нутагт мал аж ахуйн салбарт төсвөлсөн ажил, амьдрал, бизнес нь одоо ингэж тулгуурлаж явж байгаа учраас бид энэ байгууллагчны асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Тэгээ энэ чиглэлээр одоо Монгол улс сүүлийн жилүүдэд бас нэлээд анхаарч ажиллаж байгаа. Ялангуяа манай хувийн хвшил, за банк санхүүгийн салбарынхан, за бусад хувийн хвшил бол нэлээд идэвхтэй ажиллаж байгаа юм. За тэгээ энэ хугацаанд бол бид нэр Айсланд улсаас жимчсэн мал аж ахуй болон грин хаус чиглэл рүү нэлээд их сонирхолтой стади тур хийсэн байгаа. За тэгээд энэ чинээсээ бид нар хамт явж исэн байгууллагууд маань өөрснөө хоорондоо ажлын хэсэг байгуулаад, за Монголын мал аж ахуйг энэ доктортой хөгжлийн чиглэлд буюу эрчимжсэн байдлаар хэрхэн хөгжүүлж хоорондоо хамтдаа ажиллах юм бэ гэдэг тал дээр нэлээд санаачлагтай ажилласан. Доктортой хөгжлийн стратеги тэр дундаа бид мөр сүжлийг хэрхэн бууруулах, түүнийг хэрхэн хэмжих гэдэг ингээд бас тодорхой сэдвийн хүрээнд нэлээд үр дүнтэй аялал боллоо гэж үзэж байна. Швед, Исланд улсын хувьд бол одоо Скандинавын орнуудын тэргүүлэх, ялангуяа ногоон хөгжил, доктортой хөгжлийн зорилгоодыг биелүүлэх чиглэлээр амжилттай явж байгаа юм улс орнууд байгаа. Тэгээ энэ орнуудын хувьд бол одоо бид нар нэлээд зүйлүүдийг харж, сурах олон зүйлүүдийг бас олж харж явсан. Одоо ингээд Монголын банкуд бол ялангуяа доктортой санхүүжилтээр тэргүүлж байгаа, том зорилтууд тавьсан байгаагийн хувьд бол тэр дараагийн шатандаа гарахад илүү ойлголт өгөх, илүү одоо мотивашн, пуш хийсэн үр дүнтэй аялал болсон гэж бодож байна. Тэгэхээр энэ улсуудаас харахад нэг одоо томоохон бас одоо жишээ, сайн жишээ нь юу байсан бэ гэхээр эрчим хүчнийхаа салбарыг тэрчээгээр нь бас сэргээгт эрчим хүчтэй суурилж одоо бас анхнаас нь төлөвлөж хийж чадсан. За эрчим хүчнийхэн салбарын хувьд авч үзэхэд бол 70%-ийг бол усны эрчим хүчээс 30%-ийг нь бол газрын гүний дулаанаас бол авч чаддаг. За тэр 30%-ийн газрын гүний дулаан нь өөрөө одоо нийт одоо Исланд улсын тэр дулааны хүчин чадлынх нь 90%-ийг хангадаг гэсэн одоо иймэрхүү үзүүлэлтүүдийг бид нар бас одоо сонсоод суралцаж ирлээ. Исланд улсын хувьд бол бид нар 1996-аас 2006 оны хооронд ерөнхийлөгчөөр ажилласан хүнтэй уулзсан. Энэ хүний туршлагаар бол Монгол улс шиг ийм сэрэг хүн амтай улс хөгжихэд бол Исландын загварыг бүрэн ашиглах боломжтой гэдэг нь харагдсан. Тэгэхээр бид цаашдаа судалгааны ажил хийж, халуун аршааны төшөглөж, эмнэлэг сургууль байгуулах, улмаар цаашлаад багийн төв, сумын төвийг халуун аршаанаар дулаанаар хангах судалгааны ажлуудыг эрчимжүүлэх
шаардлагатай байна гэж үзсэн. За тэгээд дээрэс нь Исланд болон Швед улсын хувьд бол ер нь уур амьсгалын хувьд за газар нутаг, байгалийн тогтод тий ер нь бас Монгол улстай одоо ижил одоо дүүцэх хүйцийн онцлогтой улс байгаа. Тэгэхээр цаашид Исланд болон Швед улсын ногоон хөгжлийн, ногоон санхүүжилтийн сайн туршлагаас дараас суралцаж нөгөө талдаа бас хамтын ажиллагааг бас хөгжүүлэх одоо зорилготойгоор явж ирээд за тэгээд сайхан бас ийм шинэ хамтын ажиллагааны одоо ийм эхлэлийг бас тавьж чадлаа.